За өдрийн мэнд манайхаа өдөр өглөө орой мэнд манайхаа. За өнөөдрийн мэнд манай. За өнөөдрийн мэнд манайхаа бисээ усанд орчих гараад ирлээ. Өнөөдөр 6 сарын 1 би фитнестэйгээ яг 2 сар болсон байна. Одоо тэгээд өнөөдөр 2 сарын дотор ямар өөрчлөлт гарснаа битгэж байна. Одоо өнөөдөр бас яг фитнестэй өдөр гялцах хэрэгтэй. Яг бол гоцорлоо. За хүүхдүүдээ өгчөөд тэр өдөр лайв таахгүй би голно. Тэгээд лайвгаа ингэ жоохон бэлдээд өрөөтчлөө. Жоохон бэлдээд суугаа. Нэрээ 2 сарын дотор өөрчлөгдсөн юм аа би лайв хийдэг болсон юм байна. Манай хоёр өстөрөөс инфекцийн баярын бэлэг гэсэн. Манай дээр ихч өгсөн. Надад бас өгсөн. Миний бэлэг энэ байна. Цаана. Ийм хөөрхөн зүүлсэн бэлэг. Өрөөж жагаар задлж үзхээс. Бид өөртөө бас нөгөө хүүхдэд бэлэг өгөхгүй. Тэгээд өчтөр орой бид нар өөртөө бас нөгөө айл хүүхдэд бэлэг өгөхгүй авсан байхгүй. Тэгээд бэлгээ задлж үзэж амжаагүй. Ирээ шууд унтсан. Тэгээд өнөөдөр яаж задлж үзсэн. Усанд орсон юм чи маскаас тавьчих. Маск тавих мартцсан шүү дээ. Ийм үгүй бэлэг бас авсан. Яа, миний давсаг өгдөг байгаа байхгүй юу? Давсаг яагаад ингэ өгдөг юм бэ? Ай. За жоо удаа игээ. Манайхаа миний 4 сарын 1-ний бичлэгийг сонирхоод үзээрэй. 2 сарын хугацаанд фитнест хоёрын багштай яваад ийм үр дүнд хүрсэн байна. Гэхдээ бид хоёр
бүх зүйл дээр маш уян хатан зөөлөн байсан. Жишээ нь дасгалаа бол тэгж амар шахаж хийдэггүй байсан. Хоолны дэглэмж гэсэн тэгж маш хатуу чанга огт бариагүй. Ерөнхийдөө гурилаа хасаад тэгээд чихэр жимсээ баг хассан. Гэтэ үнэхээр идмэр санагдсан үед бол шоколад, зайр, чихэр гээд юу нь бол идчихсэн шүү. Тэгээд маш зөөлнөр ямар ч бүр тийм стрессгүйгээр 2 сар яваад ийм үр дүнд хүрсэн байна. Би бол хувьдаа маш их сэтгэл хангалуун байгаа.